Сайн байна. За манай энэ ажлын нэр болохоор агаарын зурмтын коэффициент болон молекулын эффектив диаметрийг тодорхойлох гэх нэртэй ажил байна. За ажлын маань зорилго болохоор Паузлийн аргаар агаарын молекулын эффектив диаметрийг үнэлэх, зурмтын шин чанарыг тодорхойлох чимшигтгүүнийг тодорхойлоход оршино. За хэрэглэгдэх багаж болохоор капилляр хоолой бүхий усан шилэн баллон. Капилляр хоолой бүхий усан шилэн баллон байх нь. За тэгээд цэвэр ус. За тэгээд мянзурд усан багны өндрийг тодорхойлогч хоолой. Тэрний нөлөө юм тийм үү? За энэ хоолой юм. Хоолой. За тэгээд секундомер, термометр. За барометр. За эдгээр багажууд ашиглаж бол туршилтаа юм нэ. За эдгээр туршилтандаа оръё. За эхний туршилтыг яаж хийх вэ гэхээр за чи юу аш зөө намайг хэмжихээр энэ усан багныг хэмжиж байгаа нь хоолой тийм ээ. Одоо энэ крантыг онгойлонгууд даралтын зөрүү үсээд энэ капилляр хоолойн дотор агаар хоёрын даралтын зөрүү үсээд энэ усан багны хоолой ингээд зөрүү үсэн заяа. Үүсэж байгаа тэр зөрөө тийм ээ. Усын гадрах энэ нэрийн хоорондох зай болохоор А шиндэр гэж байгаа. Тэрийг хэмжиж над хэлж өгч заяа. За. За ингээ усаа гоожуулъя. Усан багныг хэмжиж хоолой дотор тэр даралтын зөрүү дээр харагдаж байна тийм үү? За зөрүү улам ихсээр л байна тийм ээ. За капилляр хоолой юу усан багныг хэмжиж хоолой нь бол тогтцсон байна. За энэ зөрүү нь 9 дээр тогтсон байна тийм ээ. Дээдлэл нь бол 3.5 гэдэг чинь зөрөөний дүүгөө 5.5. За энэ болохоор H1 хэмжээ явах нь шүү тийм ээ. H1 хэмжээ. За H1 хэмжлээ. За хэдүүлээ ижлэхүүнээ тохирч авъя. За мензургаар хэмжихдээ хэдүүлээ 20 мл дээр нэг хэмжээ, 40 мл дээр хэмжээ, 60 дээр хэмжээ, 80, 100 мл дээр тус хэмжилтийг бол авъя. За одоо туршилтаа эхлэе. За 20 мл дээр за лавтарлаа. Шиндэр хэлээрэй хөө. Шиндэр 5 бичээрэй. За одоо 40 дээр. За 40 дээр шиндэр. 40 дээр шиндэр нь 6. За одоо 60 дээр. За 60 дээр 6.5. За одоо 80 дээр авна тийм ээ. За 80 дээр. За тэр усан багныхын капилляр хоолойны доотлын тэр ёроолын тэр минискээр авна шүү дээ үгтэй. За 100 дээр. За туршилтаа авд дуусчаад болохоор за энийхээ амыг сайн бэхлээд тийм ээ. Нуглаад явах нь шүү дээ. Авчаараа бэхлээд яач. За. За бид сая болохоор хугацаа энд байна тийм ээ. Хугацаа бол за
20 мл болохоор миллилитр болохоор 1288. 12 секунд 88 дэл байх тийм үү? За 40 дээр болохоор 1953. За 60 дээр 1905 тийм ээ. 80 дээр болохоор 18 секунд 63 дэл. За 100 дээр болохоор 20 секунд 3 дэл байна шүү тийм үү? За эсвэн хэмжээ болохоор 20 мл, 40 мл, 60, 80, 100 тийм ээ. За А шимдэр бол чамд байгаа тийм ээ. А шимдэр нь болохоор 1 дээр нийтлээ 5.5, 2 дээр нь 6, 3 дээр 6.4, 4 дээр 6.9, 5 дээр 7.3. За ингээ өндөр мэдэгч. За энэ болохоор олох зүйл нь болохоор зуурамтгай коэффициентийг их олох юм тийм үү? За зуурамтгай коэффициентийг олохын тулд бол за энд 50 байна тийм ээ. За зуурамтгай коэффициентийг бол энэ тэмээгээр олох юм байна. За дараа нь болохоор за энэ болохоор чөлөөт замын дундаж хурд байна тийм үү? Чөлөөт замын дундаж хурдыг болохоор за энэ тэмээгээр олж чинь. За энд болохоор P мэдэгдэж байгаа. За диаметр мэдэгдэж байгаа тийм ээ. N мэдэгдэж байгаа. За энэ молекулын дундаж хурд. Молекулын дундаж хурдыг болохоор за энэ тэмээгээр олно. Энэ тэмээгээр олохын тулд за 8-ыг нь R гэдэг нь болохоор хин өнөөсөө тогтмол тийм ээ. T бол температур одоо тасалгааны температур байна шүү дээ. P боломжтой. За молийн тоо энэ тийм ээ. Молийн тоо агаарын молийн тоо энэ. За ингээд дундаж молекулын дундаж хурд бол энэ олж болох нэ. За диаметр, effective диаметрийг олохын тулд бол effective диаметрийг олохдоо за хэдүүлээ. За энд 50 байна тийм үү? Энд 50 байна. За энд D-ийг бол урагш нь гаргаад Z бол урдаасаа хойш нийцчихнэ шүү тийм үү? За ингээ эндээс бол D-ийг болж болох нэ. За дундаж хурд мэдчихэж байгаа, энэ мэдчихэж байгаа, P мэдчихэж байгаа тийм ээ. За ингээд effective диаметр олчлоо. За дараа нь алдаага бодноо. Алдаага бодохдоо бол алдаага бодохдоо 105% болно тийм ээ. 105% алдаага болно. За 5 удаа туршилт хийсэн. Эхлээд бол арифметик дунджиж болох нь тийм үү? Энийг нэмээд 5 харьцуулчихна тийм ээ. 5 харьцуулчихна. За арифметик дунджиж болох нь. За стандарт итгэл мөч. За стандарт итгэл мөчүүд энийхээ дунджийг тийм ээ дунджиж байгаа. Эхний туршилтаа эхний удаад хасчих юм шүү тийм ээ. Энийг хасагдана тийм ээ. За ингээд эхний стандарт итгэл мөч болтон тийм үү? Дараагийнх нь энэ хоёр гэх мэтчлэн ингээд тус нь болох нь шүү дээ. За стандарт итгэл мөчийг олцоход за дараа нь абсолют алдаа болно. За абсолют алдааг олохын тулд бол за стандарт итгэл мөчийг студентийн коэффициентээр хөвшүүлж тийм ээ. За студентийн коэффициент болохоор за NP гэдэг нь энэ таблиц байдаг. За энэ болохоор за хэдүүлээ туршдаад өөрсдөө үнэлэн өөрийгөө чи 50% тайсэн юм уу, 60% тайсэн юм уу, 70% тайсэн юм уу, 80% тайсэн юм уу, 90% тайсэн юм уу тий. Ингээ өөрийгөө үнэлнэ. За би бол өөрийгөө 98% алдааг үйсэн гэж үзэж байна. За тэгээд 98% алдаагүй. За туршилтын тоо бол 5 удаа хийсэн гэдэг чинь. За би энэ 3.7 гэдэг энэ тоог бол авах нэ. За энэ тоог аваад за NP-г харьцуулбал ойлгомжтой. Стандарт итгэл мөч мэдэгдэж байгаа. За ингээд абсолют алдаа олчих юм байгаа шүү тийм ээ. За абсолют алдаа олчих. За зунгаалтын коэффициентийн дундаж нь энд байна. За абсолют алдаагаа зунгаалтын коэффициентийн дундажтай харьцуулаад процентлох юм бол харьцангуй алдаа гарч ирнэ. За харьцангуй алдаагаа бол ингээд олчихно. За чөлөөт замын дундаж хурд бол энд байна. За диаметр энд бичих юм байна. За ингээд тооцоод дуусгах нэ. Тооцоод дуусаад хэдүүлээ. За дараа нь бол график зурна. График зуртаа зунгаалтын коэффициентээр бол график зурчих тийм ээ. Зунгаалтын коэффициентээр график зурх юм байна. За тэгээд графика зурчаад тухайн дасгалын албан хяналтын асуулт. За ингэдэг асуулт гэж байна тийм ээ. За энэ асуултанд хариулаад энэ 6 асуултанд хариулаад за А4-ийн цаасан дээр ингээд ийм тайлын хэлбэрээр бичээд 2-7 хоногийн дотор лекц орж байгаа багштай бишээ
лавртод орж байгаа багштай бол тайлбар өгнө. За анхаарал тавьсанд баярлалаа.